сайн хүмүүсттэй. Содлын бодлогын хариултыг мэдээлж байна. За нэгдүгээр бодлогоор та нар өгөхөөр санджлах баг. Бид тэр өгөгдлийн одоо давтаж ирээд явах юм чинь хариу зөвхөн хариулт өгч байгаа юм чинь. За болгон дээр юу гэсэн бөгөөд ерөөсөн ийм график өгсөн байсан. Бид тул ерөөсөн яг ийм хөгж хуультай хүч үүссэн байна. Тэгэхээр 0-4 секундын хооронд 2 ньютон гэж 4-8 хооронд 1 ньютон. Тэгээд одоо 8-12 хооронд тэг 12-аас 16-гийн хооронд хасах 1 ньютон өөрөөр эсрэг зүгөө үйлчилсэн гэсэн. За тэгээд 16-аас 20-гийн хооронд дахиад 1 ньютон хүч үүссэн. За эндээс нь тэгээд бид нарыг юу байгуулах гэсэн бол хурдны график байгуулах гэсэн гэж. За хурдталын график гэдэг чинь мөн чанартай яг энэ өөр хурдталын график чинь хурдталын дараа мэднэ. Гэж эффект бахан. Энэ манай бидний санаж байгаа бол 1 километр учраас бид нар бол энэ график тэр чиглэлээр хурдталын график болно. Тийм болохоор одоо энэ чинь 1-2 орнд ингээд масштаб нь адилхан. Одоо хэрвээ хүчний хөлсөн бол ньютон, хурдталын хөлсөн бол метр секунд квадрат гэж. За тэгээд хурдталууд нь энэ мужуудад одоо бүгд тэр ингээд тогтмол байж байгаа. За энд хурдтал нь нэмэх утгатай, энд хас утгатай, энд тэг утгатай, энд нэмэх утгатай. За тийм учраас одоо бид нар бол юугийн томьёог нэмж байгаа. Хурд бол юу бас анхны хурд нэмэх нь хурдтал ба хугацаа гэдэг. Шулууны тэгшлэгээр хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл одоо бид нэр А гэсэн чинь одоо 2 м секунд квадратын хурдталтай байгаа. Тэгвэл хурд нь анхны хурд нь тэг байсан учраас яг энэ график гэж. Тэрнээс хойш мэдээ хурд нь жоохон өөрчлөгдсөн. Хурд нь анхны хурд нь 8 болсон. Дээрээс нь одоо харин хурдтал нь 1 м секунд. За тэрэн дээр дахиад тэр ингээд нэмээд зурчихсан байж байгаа. Мууч болгон дээр чинь жоохон анхны хурдталууд нь мууч болгон дээр нь арай өөр. За ингээд иймэрхүү маягаар одоо энэ хурдны график ингээд байгуулагдсан байж байгаа. За энэ дээрээс нь одоо бас юу хийсэнгүү л одоо та нар бас мэднэ. Энэ хурдны энэ доор байгаа энэ талбай нь бол мөн чанартай шилжилтийг илэрхийлж байгаа. Шилжилтийн зам биш шилжилт. Талбай нь хэрвээ эерэг байвал бүх талбайнууд нь эргээр ингээд аваад явах юм бол зам болно. Одоо бол манай тохиолдол энэ бол шилжилт байна. Тэгэд азар одоо манайх бүгд тэр ингээд эерэг байна. Тийм болохоор зам шилжилт хоёр адилхан шүү. Зам шилжилт хоёр адилхан байна. За ингээд доор нь одоо бид нар яг юуныхын дагуу юуг нь байгуулсан байна. Юуны график. Шилжилтийн график байгуулж байна. За шилжилтийн графикаар ингээд харсан чинь одоо энэ бол шилжилтийн график. За ингээд харж байгаа манайш энэ 16 явсан гэж байгаа чинь энэ талбай чинь 16 байсан. Тийм энэ талбай 40. Одоо санах талбайгаар болж байгаа энэ талбай болохыг хамрах шүү дээ. Трапез учраас энэ хоёр өндрийг нэмээд хоёр тухайгаад тэгээд энэ өндөрөөр нь үржүүлдэг. Трапезийн талбай нь. За яг тиймэрхүү маягаар одоо ингээд 16 40 48 40 байсан. Одоо бид нэр эндээс тэгээс 16 хүртэл ингээд шилжсэн гэж байна. За энэ мөн дараагийн 16-аас цаашаа 40 шилжсэн гэж 16 дээр 40 нэмлээ 56. Дараа нь 56 дээр 48-ыг нэмлээ 104. 104 дээр 40-ыг нэмлээ 144. 144 дээр 40 нэмлээ 184. Ингээд нийтдээ 184 юм шилжилт болсон. Би масштабыг яаж тавьсан бол 184-ийг бид нар сая гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ масштабын зөвхөн 100 200-ыг тавлаад ингээд яасан гэж байна. Энэ бол үндсэндээ хоорондын сайхан гулгаж өөртөө орсон тийм график байна. Заавал ч хурц мурц тийм юм шиг байхгүй. Зүйл ингээд хоорондоо нэг гоё тасралтгүй шилжиж байсан график байна. За ингээд энэний үндсэн дээр цаашаа бид нар бодлого хоёр л гараа. За яг түрүүчийн саяны тайлбарснаар ингэсэн зам шилжилт хоёр адилхан. Энэ бол манай шилжилтийн график. Тэгээд зам бол нийт талбай шүү дээ. Нийт талбай хэрвээ доош орсонсон бол тэр талбайг нэмэх байсан. Гэхдээ манай хазаар одоо бүгдээрээ нэмэхдээ зам шилжилт хоёр адилхан. Тэгээд 184 м. Ингээд ихний асуулт бодлого нь тусч байгаа. За импульсын өөрчлөлт. 0-аас 20 секундын хооронд хурдны өөрчлөлт болсон гэж байна. За хурд өөрчлөлтөд анхны хурд нь 0, дараагийн хурд нь 12. Хамгийн сүүлийн хурд. Энэ хоёрын зөвлөл авахгүй 12-аас хасхантыг ингээд гарч 12 м секунд гарч ирсэн. За 3 дахь бодлого болохоор чинь импульсын өөрчлөлтийг юунаас олох гэсэн байж байгаа. Энэ хүч хугацааны хамаарлаас олох гэсэн гэж байна. Хүч хугацааны хамаарлаас олох гэсэн гэж байна.
За энэ ч одоо юу гэсэн үг вэ? Одоо хүч хугацаанаас хамаарсан энэ талбай нь одоо нэгсэндээ энэ талбай нь нийлбэр. Энэ чинь бол одоо импульс өөрчлөлтийн хуулиараа энэ чинь юу болох ёстой вэ? Нийт импульсийн өөрчлөлт болж байгаа байхгүй. Одоо би талбайгаар ингээд үзүүлдэг. Жишээл одоо энэ ньютоны 2 ньютоныг би 4 секундээр үржүүллээ. Энэ ихний талбай. Дараа нь 1 ньютоныг би 4 секундээр үржүүллээ. Дараачих нь бол хүчнтэйгүй. Гэхдээ яг 4 тгийг үржих 4 секунд. Дараачих нь одоо энэ дээр хөвгөлөх хавтаа хийсэн байж байгаа. Энэ чинь бол үнэхээр хүчин хасах 1 ньютон явж байгаа шүү дээ. Энэ чинь бол шигшлийн эсрэг явсан болохоор явж байгаа. Тийм. Хасгаар нь авах хэрэгтэй. Хасгаар нь 4. За тэгээд дараачих нь энэ нэмэх нэгтэй нэмэх нэг юугаар нь явж байгаа. Нэмэх нэг 4. Ингээд энэ нийлбэрийг авахад 12 ньютон секунд. Ньютон секунд гэдэг чинь нөгөө нэржээр энэ чинь 1 килограмм метр секунд гэдэг импульсийн өөрчлөлттэй адилхан байна. За одоо сүүлийн бодлого нь болохоор чинь нийт ажил бол ерөөсөө одоо яаж болох вэ? Нийт ажил чинь одоо ингэж байгаа. За манайх чинь энэ мужид бол үндсэндээ 2 ньютоны хүч үржиж байсан. Манай шилжилтний хэд байсан бэ? 16 байсан шүү дээ. Тэгээд 2-ыг 16 үржүүлж байгаа. 2-ыг 16 үржүүлж. За энэ мужид ийм ажил хийжээ. Дараа нь манай хүч 1 ньютон болсон. Энэ мужид ямар шилжилт хийсэн бэ бол 40. Энэ талбай 40 гэж. За энэ дараачих нь тэг хүчтэй ямар шилжилт хийсэн бэ? 48. Юу хийсэн байж байгаа? Дараа нь одоо ахаад энэ шилжилтэнд 40 болсон. Гэхдээ хүч маань хасах нэг гэж санах хэрэгтэй шүү дээ. Тэрийг ерөөсөө сайн санаж явах хэрэгтэй. Ингээд хасах нэг 40. За энд нь болохоор чинь шилжилтэнд 40 харин хүч маань нэмэх байсан. Энэ проекс учраас 1/40. Ингээд нийлбэрэнд 72 жол болж байгаа. Ингээд одоо нэгсний ажил кинетик энергийн теорем гэж ярьдаг. Нийт хийсэн ажил нь кинетик энергийн өөрчлөлтөд тэнцвэр байдаг. За яг тэрийг үзүүлэхийн үүднээс бид нар бол кинетик энергийг тооцоод үзье. Нийт кинетик энерги нь бол юм чанартай одоо mv квадратыг хоохон 2-ын өөрчлөлт. Өөрөөр хэлбэл mv квадрат сүүлийн утгаас нь хоохон 2, хасах нь mv квадрат анхны утгаас нь хоохон 2. Ингээд энийгээ тооцсон чинь дахиад 72 жол гарч ирж байгаа. Үндсэндээ одоо бид нар юу хийж байгаа вэ? Энэ хоёр маань яг энэ хоёрын тэнцвэр гэдэг чинь ажил кинетик энерги теорем гэж нэрлэгддэг. Саяны одоо бид нар ярьж байгаа 12 эндээс нь болохоор чинь FT гэсэн чинь энэ юуны хамаарлаас одоо талбайгаар тооцоод ингээд гарах нь энэ чинь энэ 12 ньютон секунд чинь яг нарийн дээрх нь бол ньютон тэнцвэргүй энэ импульсийн өөрчлөлт өөрөөр тооцоолох импульсийн өөрчлөлт чинь анхны импульсийн өөрчлөлтөнд санахад бол 1 кг-ыг үржих нь 12 м/сек, хасах нь 1 кг-ыг үржих нь 0 м/сек анхных нь боддог гэсэн. Тэгэхэд бас л ялгаагүй 12 гарч ирж байгаа. Энэ хоёрын тэнцвэрийг бид нар импульс өөрчлөлтийн хууль гэж ярьдаг. Энийг болохоор чинь ажил кинетик энергийн теорем бас хууль гэж байна. За хөнгөн цаг ачааг жингүүлэгш хуудасаар үлгэж савтаа усан дөрөв гэсэн. Ачаа савны хан болон ёроо төрөхгүй мөн тус сав ижил мастер төмөр ачааг дөрөв. Үүний дүнд утасны таталцлын хүчний модуль мөн ачаад үйлчлэх хөндийн хүчний модуль хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн. Хэмжигхэн тус бүрийн өөрчлөлтийг дараах бодлогоос сонгоод өссөн өөрчлөлттэй юм. За бодлого нь ерөөсөн юм гэж. Бодлогын нөхцлөөр бол ерөөсөн нөгөө хоёр ачаа маань хөнгөн цагаан энэ хоёрын төмөрийн хоёр ачаа маань хоёулаа адилхан. Тэг болохоор энэ чинь хөндийн хүчнүүд нь адилхан байхгүй. Модуль нь адилхан учраас эхний харин яг гараад ирж байгаа. Хүчний модуль өөрчлөгдөхгүй гэсэн. За дараачих нь асуудал нь болох гэж. Тэнцвэрийн нөхцлөөр бол ерөөсөн энэ mg дээрээс нь Архимедийн хүч үйлчлэн, дээрээс бас ахаад утасны татах хүч үйлчлэн. Тэгэхээр утасны татах нэмэх нь Архимедийн хүч нь бол манай хэмжлэг гэсэн. Эндээс утасны татах хүч нь бол mg-гээс хасах нь F Архимед. За нөгөө талаас Архимедийн хүч гэдэг чинь юу гэвэл одоо манай тербитийн эзлэхүүний одоо усны нектар үржүүлээд жигээр үржүүлсэн байдаг. Тэгээд бид нар хөнгөн цагаан чинь одоо төмөрөөс арай хөнгөн шүү дээ. Тэгээд түүний ижил мастай байх үед нь түүний эзлэхүүн нь бол энэ төмөрийн эзлэхүүнээс их учраас Архимедийн хүч нь их байж таарах гэдэг шүү дээ. Архимедийн хүч нь их байгаа юм чинь одоо энд их mg-гээс хасах нь арай их тоо гараад ирэхээр чинь
Яг нь утасны таталцах хүч нь арай бага болох юм шүү дээ. А төмрийн хувьд бол арай их болох юм. Тийм учраас одоо төмрийн хувьд бол утасны татах хүч их болно гэсэн. Ингээ хариулж нь одоо 1 ба 3 гэж гарч ирж байгаа үед. За бодлого бүх хэмжигдэхүүний дараагийн бодлого нь за 33.2 литр эзлэх хүнтэй савнд хүчилтөрөгч хий байв. Хийн даралт 150 кПа, температур 127 градус Цельсиус, савнд байгаа хий массыг бол хариуд бүхэл тоогоор тоймлож грамаар илэрхийлэх гэсэн байна. Тэгээд цаа гэдэг гэсэн байна. Бүх хэмжигдэхүүнийг бид нар бол сигээр илэрхийлэх гэсэн. Өөрөөр хэлбэл одоо ингээд абсолют температур ашиглана. За ингээд Цельсийн температур дээр 273 градус нэмээд ингээд 400 кг гарч ирж байгаа. 33.2 литрийг бид нар бол метр кубээр илэрхийлэх гэсэн. 1 литр чинь 10-3 метр куб. За 150 кПа гэж байна. Кило чинь 1000-аар үржүүлнэ. 150 1000 паскал болж байна. За ингээд энэ бол калорийн томьёогоор бол ерөөсөө бид нар бол даралт эзлэх хүн нь бол үржүүлэх нь бол энэ молийн тоо чинь массыг хуваах нь юм. Ингээд RT. R-ыг бол ерөөсөө бид нар метр 831 жоулыг хуваах нь Кельвин мол. Хий байна одоо ерөөсөө хүчилтөрөгч гэсэн. Хүчилтөрөгч учраас түүний одоо энэ моляр масс нь болохоор чинь энэ 16-32 атомтой гэж бас. Энэ 32 грамм гэж. 32 граммаар бид нар дахиад 10-3 кг илэрхийлж болно. За эндээс бид нар энэ томьёоноос шууд масс гэдэг болчихно. Масс одоо бодлуулах чинь мөгийн нишээ гаргаад артигээр хуваачна шүү дээ. Ингээд бодоод бүх тоонуудаа орлуулаад тавина. Бүх тооноо орлуулаад тавихад хариу одоо яг энэ 479 кг гэсэн. За даалгавртаа бид нар гэсэн үг шүү дээ. Хариу граммаар илэрхийлэх гэсэн. Граммаар илэрхийлэх чинь ингээд ийш ингээд очиж. Тэгээд 47 19 хацаа очиж. Тэгээд тэрийг бүхэл тоогоор тоон гэсэн гэж чинь бүхэл тоогоор тоон 48 грамм болно гэж байгаа. Тэгээд хүүхдүүдийн тоон дээр их эрэнгүүд аль чинь 10 хасах 3 грамм гэж тийм ацалтайг тооног байж болохгүй. Физикээр бодож үзээрэй л гэж. За окей, дараагийн бодлого нь болохоор чинь за утсан эсэргүүцлэр гүйдэлгүй гэж байна. Утсан эсэргүүцлийг ижил урттай болгож хөндлөн огтл нь 2 дахин бага өөр металл утсаар солиод үүгээр 2 дахин бага гүйдэлгүй гэж байна. Эсэргүүцлэлээр унах хүчтэй ба эсэргүүцлийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөв гэсэн. Бас энэ төрөчийн юмтай адилхан хөлбөрүүдийг сонгох гэсэн гэж байна. За нөгөө за эсэргүүцэл дараах хамааралтай гэдэг юм байна. Энд болохоор чинь одоо ингээд энэ эсэргүүцлийн одоо утас үйл түүний урт энэ болохоор түүний хөндлөн огтлын талаа гэдэг. Энэ болохоор чинь хэмжигдүүнийг бид нар бол хувийн эсэргүүцэл гэж нэрлэдэг. За бас нөгөө талаас болохоор чинь ингээд эсэргүүцэл дээр одоо ингээд унж байгаа хүчтэй нь бол үүж байгаа гүйдэл эсэргүүцэл үрж өгдөг. За бодлогод болохоор чинь 2 дахь эсэргүүцэл нь бол ижил материалтай. Ижил материалтай гэхэр чинь энэ нормын адилхан байхгүй. Ижил урттай. Харин нээс нь хөндлөн огтл нь яасан гэсэн бэлээ. 2 дахин бага гэв. 2 дахин бага тоо тав гэхэр чинь нөгөө эсэргүүцэл чинь 2 дахин их болж байгаа үстэй. Тэгэхээр чинь одоо бид нэг хөлбөрөөр хариулт олчлаа. Эсэргүүцэл өснө. Гэхдээ бүр 2 дахин. Гүйдлийг 2 дахин бага гүйдэхэд унсан хүчлэг хэд болох уу гэдэг чинь яг энэгээр авах яаж гүйдэл нь 2 дахин бага нөгөө эсэргүүцэл нь 2 байсан. Яг нөгөө хуучин нөгөө хүчлэг нь ингээ гарч ирж байна. Ингээд хариу нь бол ерөөсөө хүчлэл өөрчлөгдөхгүй харин эсэргүүцэл өснө гэсэн.